47% компани нийт 946.5 тэрбум төгрөгийн ногдлол ашиг олгохоор шийдвэрлэлээ. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үн унсан нь уул уурхайн компаниудын ашиг орлого буурахад нөлөөлж, банк санхүүгийн салбарын компаниуд өсөлттэй өндөр дүнтэй ногдлол ашиг тараахаа мэдэгдээд байна. За нөгөө талдаа Монголын хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулагчдын ихэнх нь богино хугацаанд ашиг авах ногдлол ашиг өндөр хүртэх зорилготой хэвээр байна. Мэдээллийг эдийн засгийн болонд сэтгүүлч уянга дэлгэрүүлнэ. Баярлалаа, орой мэндийг хүргэе. Санхүүгийн зохицуулах хороонд 86% компаниас за 54.6% нь ногдлол ашиг хуваарлана гэдгийг бол мэдээлсэн байна. Харин 45.3% нь ногдлол ашиг хуваарлахгүй гэж мэдээлсэн байгаа юм. Монголд ер нь хөрөнгөний зах зээл бол сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. За тэр дундаа ер нь яг энэ ногдлол ашиг олгож байгаа компаниудын тоо хэмжээ жилээс жилд хэр өөрчлөлтэй байгаа юм бэ гэдгийг та бүхэн сүүлийн жилүүдээр бол харуулж байна. 2021 онд гэхэд 33 компани нийтдээ 110.5 тэрбум төгрөгийн ногдлол ашиг хуваарлахаа бол мэдээлж байсан. Ингээд ногдлол ашиг олгож байсан бол 2024 онд энэ тоо 535 тэрбум төгрөг болж 5 дахин өссөн байна. Харин 2025 онд буюу өнгөрсөн жил бол сүүлийн жилүүдийн хамгийн өндөр дүнтэй одоо ногдлол ашиг олгож байсан жил байгаа. Нийтдээ 42 компани 1.1 их 80 төгрөгийн ногдлол ашиг олгохоо мэдээлж байсан. Өнгөрсөн оноос 200 орчим тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. За үүнд нөлөөлж байгаа гол одоо салбар нь бол уул уурхайн салбарын байгаа. Уул уурхайн салбарын компаниудын хувьд бол яалчгүй дэлхийн зах зээл дээр бол нүүрсний үн буурсантай холбоотойгоор ашигт ажиллагаа буурсан, борлуулалт буурсан гэх мэтчлэн шалтгаануудаас үүдэлтэйгээр яг энэ онд ногдлол ашиг тараах хувь хэмжээ бол хамаагүй буурсан үнэтэй гарсан. За энэ нь бол санхүүгийн салбарын ногдлол ашиг одоо тараасан компаниуд нөхөгдөд өнгөрсөн жилийнхаа төвшинг байх юм хэлэлттэй. 25 онд бол хөрөнгөний зах зээл хоёр дахь зах зээлийн арилжаа нэлээд тамга явсан. За үүн дотроо бол тогтмол орлоготой буюу бонд хөрөнгөөр баталгааж заасны арилжаа нэлээд давмгай явсан байгаа. Ногдлол ашиг тараахын өмнөх улиралд арилжааны идэх нэлээд нэмэгддэг. Ялангуяа ногдлол ашиг тарааж байгаа компаниудын хувьцааны эрэлт нэлээд нэмэгддэг. Ингээд санхүүгийн зохицуулах хороонд мэдээлэл ирүүлсэн компаниудыг та бүхэнд харуулж байна. Ногдлол ашигын одоо нэгж хувьцаанд хэдэн төгрөг олохоор болсон. За нийт мөнгөн дүн хэд байгаа вэ гэсэн мэдээллүүдийг бол харуулж байна. За ингээд харах юм бол ерөөдөө банк санхүүгийн салбарын илүү их давмгаалж байгаа. Эдгээр компаниудын олгож байгаа ногдлол ашигт олгож байгаа мөнгөн дүн бол бусад салбарынхаас хамаагүй өндөр байна гэж хэлж болно. Банкудаас голомт банк гэхэд нэгж хувьцаанд 80 төгрөг олгоно гэж одоо шийдвэр гаргасан байна. За Инвесткор банкуд санхүүгийн байгууллага гэхэд бол 850 төгрөг. За мөн бод даатгал хувьцаат компанийн хувьд гэхэд 5 төгрөг бол яг нэг хувьцаанд олгоно гэж шийдвэрлээд нийтдээ 1.3 тэрбум төгрөгийг бол ногдлол ашигт хуваарлахаа мэдээлсэн байна. За Хас банкны тухайд гэхэд нэг хувьцаанд 30 төгрөг олгоод 31.5 тэрбум төгрөгийг бол ногдлол ашигт олохоор болсон байна. Харин Хаан банкны хувьд бол хамгийн өндөр нийт мөнгөн дүн 409.2 тэрбум төгрөгийг бол ийхүү нийт хувьцаа эзэмшигчдтэй ногдлол ашиг хэлбэрээр хуваарлахаар шийдвэрлсэн байна. Системийн нөлөө бүхий 5 банк дундаас харах юм бол Хаан банк, Хас банк, за Голомт банк, Төрийн банк бол ийхүү яг нэг хувьцаанд хэдэн төгрөг олгоод нийтдээ хэдэн ногдлол ашиг зарцуулах вэ гэдгийг бол ил тод мэдээлсэн байгаа бол Бодлоо хөгжлийн банк бол одоогоор 2025 оны санхүүгийн тайланг нь бол аудитын байгууллага бол баталгаажуулаг байгаа маань. За баталгаажуулсны дараагаар нэг хувьцаанд хэдэн төгрөг олох вэ, ногдлол ашигт хэдэн төгрөг хуваарлах вэ гэдгийг ил тод мэдээлнэ гэдгээ мэдээлжээ. Апо хувьцаат компани цэвэр ашиг 2025 онд 211.7 тэрбум төгрөг төрсөн. За энэ нь өмнөх оны мүйс 9.7% өссөн гэсэн үг. 2025 оны 2 дугаар хагас жилийн цэвэр ашигаас нь харах юм бол нэг хувьцаанд 65 төгрөг тооцож нийтдээ 69 тэрбум 171 сая төгрөгийг ногдлол ашигт хуваарлахаар шийдвэрлсэн байна. За Апо хувьцаат компани 2020 оноос хойш жилд 2 удаа ногдлол ашиг олгодог болсон. 2019 оныхтай харьцуулахад ногдлол ашигын дүн нь 1.8 дахин өсжээ. Ногдлол ашиг олгож байгаа компаниудын 96% нь бол нэгдүгээр ангилал багтаж байгаа 21 компани байна гэсэн үг. За хоёрдугаар ангиллын бол 19 компани бүртгэлтэй байгаа маа. Зарим нэг хөрөнгө оруулагчдын хувьд, иргэдийн хувьд бол одоо жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд зарим хөрөнгө оруулсан компаниуд нь бол энэ жил ногдлол ашиг олгоогүй бас магадгүй сэтгэл одоо дундуур ээж болох юм. Гэтэл яг үнэндээ бол зарим компаниудын хувьд энэ жил илүү их одоо шин зүйл хөрөнгө оруулах, эргэлтийн өрөнгөө сайжруулах, за магадгүй илүү том үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулах гэх мэтчлэнгээр тухайн ногдлол ашиг тараахаар
зэхэж байсан мөнгөн дүнгээ за өөр зүйлийн их уср болгож зарцуулаад за эргээд тэр нь энэ жил биш юмаа гэхэд дараа жил илүү өндөр өгөөж өгөөд нэг ёсондоо эргээд танд олгогдох ногдол ашигын хэмжээ өсөх суур болдог юм. Жишээлх юм бол Төмөн шувуу хувьцаат компани гэхэд өнгөрсөн жил бол ногдол ашиг тараагаагүй. За шинэ бүтээн байгуулалтын ажлаа өргөжүүлэхэд бол зарцуулсан байдаг. За харин энэ жилийн хувьд бол ногдол ашиг олгож байгаа гэх мэтчлэнгээр ерөөхдөө хөрөнгөний зах зээлийг богино хугацааны өгөөж хүртэх зорилгоор ашиглахаас илүүтэйгээр бас урт дунд хугацаанд хөрөнгө оруулбал энэ компани надад эргээд ямар өгөөжтэй байх вэ? За хувьцаа нь хэрхэн өсөх вэ? За цаашлаад ногдлын шин дүн ч гэсэн өсөх боломжийг нь харгалзан үзэх нь нэн чухал юм аа. За санхүүгийн зохицуулах хорооны гаргасан шийдвэрээр мөн одоо хувьцаат компаниуд жилд 2 удаа бас ногдол ашиг олгох боломж нь бол нэгдсэн байдаг. За өнгөрсөн 2025 онд гэхэд нийтдээ 4 компани хагас жилээр бас ногдол ашиг хуваарлжээ. Энэ хөрөнгөний зах зээлийн хөгжлийг дэмжих, за ялангуяа хувьцааны хөрөнгө оруулалтаар одоо хүртэж байгаа өгөөжийг бас нэмэгдүүлэх, илүү тодорхой болох мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд, за мэдээж жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалах хүрээнд бол энэ ногдол ашиг хувирлагтай холбоотой журмыг бол баталсан. За ингэхдээ зөвхөн жилд 1 удаа биш, за жилд 2 удаа бас хувирлах юм боломжтой байхаар зохицуулсан байгаа. Уйлгархан компаниудын одоо яг энэ ашигт ажиллагааны хэмжээ бол тодорхой хэмжээгээр буурсан. Гэхдээ нөгөө талдаа банк санхүүгийн салбарын мөн дээрээс нь үйлдвэрлэл хүнсний үйлдвэрлэлийн салбарын хувьд бол бас орлого ашиг бол өндөртэй жил байсан гэж харж байна. Бас мөн үнэт цаас бондын одоо хөрөнгө оруулалт бол идэвхжсэн жил байсан юм а. Мэдээлэл та бүхэнд хүргэлээ.